удирдлагын төв гэж байя ганцхан шиг ерөөсөө. Тэр төв нь яаж яах гэхээр замын цагдаач мэдээллийг гаргаж өгдөг, хөдөлгөөний хэв журмын газартаач мэдээлэл гаргаж өгдөг, өөр бусад төрлийн шаардлагатай оролцогч мэдээлэл гаргаж өгдөг юм нэгдсэн төв Улаанбаатар хот ганцхан байя гэж. Энэ нөгөө халимт дарга ярьжсэн одоо хяналтын одоо бүх нөгөө хөдөлгөөний зохицуултыг хянах тийм юмнууд нь хийгдэж байгаа. Автомашинууд нь RFID технологи энэ хэрэгжүүлнэ гэжсэн тэр хийгдэж байгаа. Зүгээр тусад нь бол тэр RFID ч гэдэг юм уу камерын төслүүд бол угаасаа бичиг баримт нь манай мэдээлэл технологийн газар дээр бас адилхан тэзүүн босруулагдаад явж байгаа. Мэдээллийн сан гэдэг төсөл 17 онд хэрэгжүүлсэн шүү дээ. Тэр нь өөрөө ArcGIS гэдэг газар зүйн систем дээр төлөвлөлтөө хийдэг бүх мэдээлэлээ оруулдаг систем шүү дээ. Тэгээ одоо бид нар тэзүүгээ хийхдээ цагдаагийн байгууллага болон бусад байгууллагуудтай хамтраад яг камер хэрэгцээтэй байгаа цэгүүдээ яг тэр ArcGIS дээр ингээд зоогоод тэгээд тэр зоосон юм дээр чинь нөгөө тэр системийн гоё юм нь юу гэхээр бүх тэнд байж байгаа цахилгааны шугам, интернетийн шугам бугам ингээд бүх нэг юм ингээд нэгдсэн систем багхгүй мэдээлэл нь одоо манай ерөнхий төлөвлөгөөн дээр байдаг шиг тийм гоё систем бид нар хийсэн шүү дээ. Тэгэхээр цэгээ шууд зоонгууд нь хаанаас тижэл авах юм, хаанаас одоо шилэн кабель татах юм те тэр бүх юмнууд нь ингээд шууд харагддаг тийм маягаар бид нар одоо яг тэзүүгээ хийгээ явж байгаа. Тэр энийг маш тодорхой дахиж сайн үг өсөг утга агуулгыг харахгүй бол энэ их л тийм ойлгомжгүй юмнууд байна да. Эсвэл хэлсэн санал тэгээд тэр давхцал бусад уялдаа холбоо бий болгох, зарим нэг нэр томьёог тодорхой болгох, хэн юу хариуцах юм. Тэгээд зураг төсөл, техник эдийн засгийн үнэлгээ хийх, сүүлийн камерууд чинь томоохон хүчин чадалтай камерууд битгий чинь одоо дандаа апдейт хийдэг мэддэг болцсон тийм боломжтой болцсон байх ёстой. Дахиад эцэст нь анхаарах зүйл бол бас энэ сүлжээний аюулгүй байдал яаж хангагдах юм. Нэгдсэн сүлжээ ямар шийдэлтэй байх юм. Байна гэх мэтийн анхаарах зүйлүүд их л байна да. За энийгээ тэгээд Халимбатар дахиж нэг харуулад технологийн газрын асуудал дээр сайн ажил. Нийслэлийн хэдийн засгийн өөрчлөлт оруулах тухай асуудал. Мэндийг хүргэе. За нийслэлийн хэдийн засгийн өөрчлөлт оруулах тухай товч танилцуулъя. За Монгол Улсын их хурлыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий хөдөлгөөний татвар 30 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичигт батлагдсан. За дагуул хаяа 15 хоттой байхаар төлөвлөсөн. За үүний нэг нь бол Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших хөшгийн хөндөд баригдсан Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудлын даган бий болох шинэ хот буюу Ариа Сити юм аа. За Аз Европыг холбосон эдийн засгийн коридорын дагуу хийгдэж байгаа хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын руу 32.2 км одоо ногооноор тэмдэглэгдсэн юм хурдны зам баригдсан байгаа. Концепцоор бол шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн тусгай бүсийг байгуулан хөгжих, Хойд Азийн зорчигч ачаа тээвэрлэлтийн загнилаа нэгдсэн логистикийн төв болон хөгжих. За Монгол туурхтны бахархал үндэсний эв нэгдлийг баталгаажуулсан хот болон хөгжих. За хот орон зайн төвшөнд авилгүй тээврийн сүлжээг нэвтрүүлэн хөгжих гэсэн одоо орон зайн ийм төлөвлөлтөд хийгдсэн ерөнхий төлөвлөгөө байгаа. Онгоцны буудлыг түшиглсэн чөлөө төс байгуулагдана. За зүүн Хойд Азийн зорчигч ачаа тээврийн нэгдсэн зангилаа цэг болно. За өндөр технологи мэдлэг цөөрөлсөн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж одоо төлөвлөсөн. Тэгээд дараагийн хуралдаанаар энэ асуудлаа тэр ажлын хэсэг байгуулагдсан бол тэрийгэ төрөвчлүүлээд ер нь энэ хэмжээ дамжаан тодорхой байгаа учраас суурьшлийн бүс үүссэн газруудыг тусгай хэрэгцээнээс гаргах, эдийн засгийг бас дахин шинжлэхтэй холбоотой энэ хоёрыг нэгтгэхэд оруулсан зүг байх гэсэн ийм саналтай байгаа учраас энийг дахиж судлаа та бүхэн маш богино хугацаанд тодорхой болгоод энэ дараагийн зөвлөлийн хуралдаанаар оруулж ирж танилцуулж шийдвэрлүүлэх ийм шийдвэр гарч байна гэж ойлгож байна. Монгол Улсын газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 2-т нийтийн хөтөлбөрийн газарт хот тосгон бусад суурины гудамж талбай зам иргэн аж ахуйн нэгж байгууллагын эзэмшлийн бус
амралт, зугаалах, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна гэж заасан байна. Тус ангиллаар ногоон байгууламж, цэцэрлэг хүрээлэн нь нийтийн эдэлбэрийн газарт хамаарна. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16-гийн 2-т аймаг нийслэл сум дүүрэг энэ хуулийн 16-гийн 1-ийн 1, 16-гийн 1-ийн 6, 16-гийн 1-ийн 7, 16-гийн 1-ийн 11-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно гэж заасан бөгөөд үүнд улсын тусгай хамгаалалттай газар, аймаг дундын отрын бэлчээр, улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай, бичид уурхайн зориулалтаар олгосон гэсэн 4 зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болохоор заасан. Газар зохион байгуулалт геодез 600 газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А73 дугаар тушаалаар газрыг орон нутгийн тусгай Тэгээ ямар ч тохиолдолгүй гайхан одоо эзэнтэй эзэнгүй хашаанууд болцсон газрууд. Энэ нь бол тэр газруудаа өөртөө зөвшөөрөл авч юм зарыг дүүргэл над дээр байгаа. Тэн дээр албан ёсоор бидэрт ягаад нүүрс зарцах зөвшөөрлөг, ийм зөвшөөрлөг гэдээ ингээд шалтсан одоо байнгын л яаж идэх. Энд орсон юм ороогүй юм. энд ороогүй. Энэ нөгөө бусдын эзэмшил ашиглалтанд байгаа газрууд бол орогдоогүй шин. Дараагийн ээлжийн шууд одоо тэр газар олгосон газруудын цуцлаад хүчингү болгоод ингээд нэмээд араас нь оруулж ирээд байгаа. Эхний ээлжинд нөгөө нэг баталгаатай 30-аа өөрөө баталгаажуулж яа тэгэж одоо бас хүмүүст бас бахан юм мэдээлэл тарцсан учраас ингээд яавчилж байгаа гэсэн. Уйлдуулаад дахиад нэг оруулаад ирж чинь. За тэгээ энэ 2 дугаар хавсралт дээр дахиж нэмэлт зургаач тодорхой болох хэрэгтэй байна. Тэгээ ямар ч тохиолдолгүй гайхан одоо эзэнтэй эзэнгүй хашаанууд болцсон газрууд. Энэ нь бол тэр газруудаа өөртөө зөвшөөрөл авч юм зарыг дүүргэл над дээр байгаа. Тэн дээр албан ёсоор бидэрт ягаад нүүрс зарцах зөвшөөрлөг, ийм зөвшөөрлөг гэдээ ингээд шалтсан одоо байнгын л яаж идэх. Энд орсон юм ороогүй юм. энд ороогүй. Энэ нөгөө бусдын эзэмшил ашиглалтанд байгаа газрууд бол орогдоогүй шин. Дараагийн ээлжийн шууд одоо тэр газар олгосон газруудын цуцлаад хүчингү болгоод ингээд нэмээд араас нь оруулж ирээд байгаа. Эхний ээлжинд нөгөө нэг баталгаатай 30-аа өөрөө баталгаажуулж яа тэгэж одоо бас хүмүүст бас бахан юм мэдээлэл тарцсан учраас ингээд яавчилж байгаа гэсэн. Уйлдуулаад дахиад нэг оруулаад ирж чинь. За тэгээ энэ 2 дугаар хавсралт дээр дахиж нэмэлт зургаач тодорхой болох хэрэгтэй байна.